Сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээлээр би та бүхэндээ тренд болоод байгаа Косинка буюу толгойн алчуур хэрхэн нэхийг зааж өгөх гэж байна. За энэ нь малгай маягаар өмснө, бас нөгөө гурвалжин алчуур маягаар бас өмсдөг ийм загвар байгаа. За тэгэхээр энэ алчуурт маань болохоор хэрэглэгдэх утас гэвэл Yarn Art гэсэн энэ брендийн Angora Star гэсэн төрлийн утас байна. Ийм өсөрхөг, ийм утас. За 20% ноос, 80% акрилтай, 100 грамтай ийм утас байна. Ерөнхийдөө 100 грамм бол нэг малгайд болчихно гэсэн үг. За гэхдээ нэхэхдээ энийг өөрөөр нь хоёр давхарлаж нэхнэ. За ингээд өөрөөр нь ерөнхийдөө ингэж хоёр давхарлаж нэхнэ. За тэгээд хэрэглэгдэх зүүн маань болохоор 4.5 мм-ийн зүү. За энэ бичиг нь харагддаггүй. За 4.5 мм гэж байгаа шүү энэ. За заавал юм дөрвөлжин биш зүгээр энгийн бөөрийн хийж зүү байж болно. За тэгээд юу яана? Тэмдэглэгч нар хэрэгтэй. За 4-өөс дээш ширхэг ер нь тэмдэглэгч хэрэг болно. За нэг 5 ширхэг ч юм уу 6 ширхэг бэлтжих хэрэгтэй. За мэдээж уцаа таслах хайч эсвэл таслагч. За тэгээ энэ маань үзүүр дээр ийм товчлогддог загвар учраас ийм товч. За диаметр нь 2 см-аас багахгүй тийм товч. Хэтэрхий бас жижиг товч бол ултраад байх юм билээ. За тийм товч хэрэгтэй. За тэгээ шугам эсвэл метр бас ашиглагдчих болно. За ийм юмнууд хэрэгтэй байх нэ. За тэгэхээр энэ утсаа яаж хоёр давхарлаж нэхэх вэ гэдгийг эхлээ би та бүхэн тайлбарлаад өгчээ. За энэ утсыг сонгохгүй гэвэл та нар 4.5 мм-ийн зүүнд тохирсон тийм утсаар нэхэж болно. Өөрсдөө байгаа дундын бүдүүнтэй утас гэсэн үг. За энэ захаасаа ингээд тойроод явж байгаа энэ үзүүр байгаа шүү дээ, тий? Энэ үзүүр болон дотроос нь за энэ хаана явж байна дотор тал. Дотроос нь энэ үзүүрийг татаж гаргаад тэгээд энэ хоёроо ингээд бүгтэн бариад нэхэд явна гэсэн үг байна. За ингээд тий? Зөвхөн нэг үзүүрээс нь хоёр давхарлаж нэхэх бол боломжгүй шүү дээ, нэг утас. Эсвэл хоёр ширхэг утсыг зөвхөн захаас нь ингээд давхарлаад нэхэд явж болно. За ганц юм утас авсан бол энийг яаж давхарлах вэ гэдгийг би зааж өгч байгаа шүү. За ингээд дотор талаас нь тэгээ гадна тойрогт нь явж байгаа үзүүрүүдийг нийлүүлээд ингээд нэхнэ. За тэгэхээр энэ маань болохоор 54-өөс 56 см-ийн толгойн тойрогтой хүнд таарахаар хичээл байгаа шүү. Энийг хэмжих юм бол за ерөнхийдөө ингээд нуглаад тавьчихаар энэ өндөр нь 14 см орчим, 14 см. За тэгээд за ингээд ийшээгээ нуглаад уртыг хэмжих юм бол 27. За ерөнхийдөө ийм урт нь болохоор 54 см гэсэн үг байна шүү. Ирмэгийнх нь нийт ингээ урт нь 54 см орчим урттай юм байна. За тэгээд энэ малгай маань болохоор нэгийг харьцах нэг гэсэн эрзийн нэхээстэй малгайгаа ингээ аль талаасаа ч адилхан харагддаг. За би энэ болохоор энэ утсыг хоёр давхарлаад энэ хар өнгийг хоёр давхарлаад тэгээ ийм нарийнхан ийм саа бариад нэхчихсэн байгаа. За ийм нарийнхан саа. За та нар заавал ингэж нэхэх алба байхгүй, зүгээр энэ утсаа хоёр давхарлаад нэхчиж болно. За тэгээд энэ маань ийм харагдаад байгаа шүү. За тэгээ энэ утсыг болохоор хаанаас худалдаж авах вэ гэхээр Нэхмэл.com гэсэн сайтнаас худалдаж аваарай. За энэ утасны өөр өнгөнүүд бас сонголтууд байгаа. Тэгэхээр өөрөө таалагдсан өнгө худалдаж аваад нэхэж болно гэсэн үгээ. За хичээлд орцгоё. За ингээд эхлэл гогцоо аавна. 97 гогцоо авах хэрэгтэй байгаа. За юун дээр харагдцсан бодоод ийм цайр утсан дээр хичээлээ заахаа шийдлээ. Бараа утас нөгөө юун дээр камер дээр сайн бууж өгөхгүй байгаа учраас за
Тэгээд 97 гогцоо хэдүүл авна гэсэн шүү дээ тий. Йоо. Эхлээд нэг тодорхой хэмжээний утас үлдээдэг шүү дээ тий. За тэрийг яаж баргацаалж авах уу гэхлээр 97 гогцоо гэдэг чинь бараг л 100 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд энэ дээрээ 10 тавиулаад 1 2 3 4 5 6 7 8 9 10. За 10 гогцоо нэг иймэрхүү утас хэрэглэгдэх юм байна гэж багцаалаад за ингээд 2 дахин за энийг 5 удаа авчгаар чинь 100 гогцооных болчих шүү дээ. Ингээд за ингээд за юмыг яаж мэдвэгүй чүд жоох илүү утас аваад за ингээд 97 гогцоо таарс утас үлдээ гэж бодноо. За ингээд эхлэл гогцоогоо авна. Авахтаа хэдүүл яадаг вүлээ. Энэ тасархай тал нь эрхийн уруунд дээгүүрээ. Үргэлжилсэн тал нь 7 урд дээгүүрээ. За анхан шатаа мэдчихвэл энийг заалахгүй хийчих байхаа тий. За ингээд эхлэл гогцоогоо 97-г авнаа. За ингээд 2 3 4 5 гэ. За 97-г авчаад эргээд уулзъя. За 97 гогцоогоо авсан энийг цангадаад хөвөрхөргүй болгочих болно. За эндээсээ өнгөөрөө ээлжлүүлээд нэхнэ. Гэхдээ энгийн шууд нэхчиж болно. Гэхдээ ирэмэг нь арай суналт нь арай бүр амар ингэж дарууч сунаад байхааргүй болохын тулд нэг арга хэрэглэнэ. Гэхдээ харагдах байдал нь ч гэсэн арай өөр болоод ирнэ. За тэгэхдээ яах вэ гэхлээр за эхний нэг гогцоог нэхгүй аваад гогцоогоо ингээд уцаа наашин гаргаж ирлээ. Ар нэхээс нэхлээ. За тэгээд одоо өнгө нэхэн штэ тий. Өнгө нэхэхтэй болохоор энийг мушигна. За мушигтаа яаж муших вэ гэхлээр энийг зүүндээ ингэж хийгээд наашин гаргаж ирлээ. Буцаага зүүндээ хийлээ. Нэхлээ. За өнгө нэхээсүүдэд дандаа ингэж явна. За ойрхоноос харуулъя. Одоо ар нэхэн араа нэхчлээ. За одоо өнгө нэх ёстой. Зүгээ доогуур нь оруулж цаана гаргаж чад энийг энэ зүүндээ ийгээд нааш нь гаргаж ирлээ. За буцаага зүүндээ ихдээ энэ талаас нь хийчихнэ. За тэгээд ингээд өнгө нэхнэ. За ар нэхээс за дахиад өнгө нэхээс нэхтээ зүгээ энэ доогуур нь ингэж оруулаад цаатлаас нь гогцоогоо мулталж аваад нааш нь гаргаж ирлээ. Тэгээд энэ талынхаа зүүнд буцаагаад хийгээд энийгээ өнгө нэхээсээр нэхлээ. За энэ ийм маягаар юу яачна? Эхний нэгдүгээр эгнийг нэх чинь эхлэл гогцооны дараах игнэ. За энийгээ нэхэд дуусчаад эргээд уулзъя. За төгсгөлийн 2 гогцоон дээр хүрээд ирсэн. R гэд нэгч. За ингээд нэг игний нэгсэн. Эргүүлээд болохоор өнгөөрөө ээлжлүүлээл нэхэд явчихна. За 2 дахь игнээ нэхгүй авлаа. Нэг гогцоо өнгө нэхээс нэхлээ, ар нэхээс нэхлээ. Өнгө нэхлээ, ар нэхлээ. Өнгө нэхлээ, ар нэхлээ. За ингээ 2 дахь игнийг нэхэд тусч. 2 дахь игний төгсгөлд ирсэн. Энийг болохоор өнгө гэд нэхэд тусч. Өнгө. За эргүүлээд 3 дахь игнээ. За нэгдүгээр игнийтэйгээ адилхан гэсэн 3 дахь игнээ нэхгүй шилжүүлээ. Ар өнгө илжлүүлээд явлаа. За ингээ 3 дахь игнийг төгсгөлд нь ирээд нэгдүгээр игнийтэйгээ адилхан ар гэд дуусгач. За одоо 4 дахь игнээ.
Тэгэхээр одоо тэмдэглэгчээ аваад хэдүүлээ. Эхнээс нь 7 гогцоо тоолоод тэмдэглэл чинь 1 2 3 гэхэр чинь 6 ингээд 7. За ингээд 7 гогцоо. За нөгөө талдаа бас адилхан 7 гогцоо 1 2 3. За ингээд 7 гогцоо цахаас нь тоолоод тэмдэглэгч тавьчихна. За одоо бүгдээрээ товчны нөхөө гаргана. За товчны нөхөө гаргахдаа одоо энэ дунд гарна гэсэн үг байхгүй юу? Эхний нэг гогцоог нэхлээ, хоёр дахь нь өнгө, гурав дахь нь араа нэхлээ. За одоо энэ нэхгүйгээр түр цаашаа энэ утсаа ингээд тавьчих. За энэ хоёр гогцоог шууд зүүндээ шилжүүлээд авлаа. Энэ гурав чинь нэгдсэн гогцоонууд байгаа шүү дээ. Энийг оролцуулахгүйгээр энэ хоёрыг шилжүүлж авангуудаа эхний гогцоон дундуур нь хоёр дахь гогцоо гаргаад ирлээ. За ангингуудаа энэ гогцоог янзлаад ийш нь харуулад хийнэ. За эн чинь болохоор нүүрэн тал нь ийшээ харцсан байгаа гэсэн үг ийшээ. Тэгэхээр ийш нь харууллаад хийнэ энийгээ. За ингээд араас нь авангуудаа ийш нь харуулж хийлээ. Энийгээ бас ингэж хийлээ. За тэгээд орхичих. За одоо болохоор энэ дээр хоёр гогцоо нэмнэ. За яаж нэмэх вэ гэхээр энийгээ ингэж мушгаад зүүндээ хийлээ. 1 ингэж мушгаад зүүндээ хийлээ. 2. За 2 гогцоо нэмээд за одоо болохоор нэхэж эхэлнэ. За нэхэхдээ энэ хоёр гогцоогоо цогт нь өнгө нэхээсээр нэхлээ. За нэхэхдээ энэ гогцооныхын энэ талаас нь оруулах шүү. Ингээд цогт нь оруулаад энийгээ өнгө нэхээсээр нэхнэ. За тэгэнгүүтээ одоо ар нэхээс нэхлээ. За араар нэхлээ. За ингээд болохоор 7 гогцоо байж ах хэвээр. 1 2 3 гээд 6 7. 1 2 3 4 5 6 7. За энэ товчны нөх маань энд ингээ үүсчин гэсэн үг байхгүй. За тэмдэглэгчээ шилжүүлээд тэгээд өнгө ар ээлжлүүлээд энэ дөрөвдүгээр игнийг нэхэд дуусгана. За төгсгөлтөө энд ирэхэр чинь өнгө гэж дуусч байгаа. Тэрийг анхаараарай. За одоо 5 дахь игнэ. За 5 дахь игнээс болохоор энэ юу маань орж ирнэ. Ингээ харахаар за хар өнгөн дээр сайн харагдах нь үгүй юу? Энэ игнээ чи ийшээгээ намхан ийшээгээ ингээд өндөр болоод явсан байгааз энэ юу маань юугаа харахаар ингээд шулуунаар нь ингээ харахаар ийшээгээ өндөр тэгээ ийшээгээ намхан болоод явсан байгааз за энэ дагаа энэ үзүүрч болохоор нөгөө тэмдэглэгч тавьсан 7 гогцооны энэ ахгүй энэ ерөөсөө юм жижиг хэсэг. Тэгээд ийшээгээ намхнаасаа өндөр болж байгаа. За энэ хэсгийг одоо хэдүүлээ нэхэж эхэлнэ. За тэгэхээр одоо 5 дахь игнээ эхний нэг гогцоог нэхгүй шилжүүлж аваад өнгө ар ээлжлүүлээд явлаа. За тэгээд энэ тэмдэглэгч болоод салахгүй ингээд нэхэх шүү. Шилжүүлээд. За тэгээд ингэж өнгө ар ээлжлүүлж явсаар хагаад нөгөө тэмдэглэгчнийхээ энэ өмнөх нэг гогцоо хүртэл нэх чинь. Энийг түрдээ нэхэхгүй. За энэ гогцоо хүртэл нэх чинь. За энэ дээр хүрээд ирсэн. Одоо яахав гэхлээр цаашаа үргэлжлүүл нэхгүйгээр эндээсээ буцаж явах хэрэгтэй байгаа. За яаж буцах вэ гэхлээр энэ утсаа наашин гаргаж ирлээ. За энэ гогцоогоо нэхгүй шүү. Нэхгүй шилжүүлээд аваад энэ утсаа цааш нь тавина. Цааш нь гаргана ингээд. Энэ утсаа одоо энэ гогцоо ерөнхийдөө ингээд ороож ин гэсэн үг байхгүй юу? Энэ. За тэгээд эргүүлээ гараад ирэхэр чи энд ар нэхээс болчихж байгаа шүү дээ тий. Энэ харахаар өнгө ар гэж явж байгаа. За энэ ар нэхээсээ ингээд нэгчин ар. За биднэрт одоо тэмдэглэгч хэрэгтэй. За ингээд тэмдэглэгчээ тавьчихна. За үргэлжлүүлээд өнгө ар гэд нэгтгэрээ нэхэд яг саяных шиг энэ тэмдэглэгчний энэ өмнөх нэг гогцооны өмнө хүртэл энэ хүртэл нэхнэ гэсэн үг энэ ар хүртэл. За ингээд энд хүрээд ирсэн.
Одоо цаашаа бас үргэлжлүүлж нэхгүй байх нь. За тэгэхээр энэ гогцоогоо бас түрүүнийх шиг энэ утсаа орооно гэсэн үг. За энэ гогцоогоо нэхгүйгээр баруун зүргээ шилжүүлээд энэ утас чинь цаашаа гарсан байх хэвээр цаанаасаа наашаа ингээд уцаа гаргаж ирлээ. За энийгээ буцаагаад энэ зүүн зүргээ хийлээ. За энэ нэгж байгаа ажлаа эргүүлээд хэдүүлээ. За тэгээд энэ нэмэх болчихж байгаа шүү дээ тий. Энэ нэмхээрээ өнгө нэгсээрээ нэгчнэ. За тэгээ биднэрт өөр тэмдэглэгч бас дахиад хэрэгтэй. Энэ ингээд тэмдэглэгчээ эндээ ингээд зооно гэсэн үг байна. За тэгээ үргэлжлүүлээд энэ R байна. R өнгөө ээлжлүүлээд нэхэн. За ингээд R өнгөө ээлжлүүлээд нэхэн. За ингээд нэгсээр агаад яах вэ гэхлээр энэ талынхаа энэ одоо тэмдэглэж тавьсан шүү дээ сүлд те. Энийхээ энэ өмнөх энэ гогцоо хүртэл нэхнэ гэсэн үг байна. За түрүүний үйлдэлээ давтах гээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүртэл нэхэд энийгээ нэхгүйгээр нөгөө уцаар ороогоод явчихна гэсэн үг. За түрүүний хэлснээр энд хүртэл нэхчихсэн. За одоо энийгээ наашин гаргаад за энэ болохоор 7 дугаар игнэртэй тий. За энийгээ авлаа. За энэ тэмдэглэгчээ ингээд авчих. За цааш нь гаргалаа. Энийгээ буцааж хийлээ. Зүүн зүрхээ нэгж ажлаа эргүүллээ. За дараагийн нэг гогцоог нэхнэ. За дараагийн нэг гогцоо нь R гогцоо. R нэхээс. За тэгэнгүүтээ энэ тэмдэглэгчээ буцаагаад хийчихнэ. За тэгээд өнгөөр ээлжлүүлээд. За тэгээ нөгөө талынхаа юунд бас яг адилхан. Энэ тэмдэглэгчний өмнөх хоёрын энэ хүртэл нь нэхэд нэхнэ гэсэн үг. За эндээ хүрээд ирсэн. Энд ч одоо 8 дугаар игнэн дээр явж байгаа гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр энэ гогцоогоо энэ утас маань цаашаа гарсан байгаа. Энэ гогцоогоо шилжүүлээд за энэ тэмдэглэгчээ дүрдээ аваад наашин гаргаад буцаж шилжүүлээд ажлаа эргүүллээ. За энэ ч одоо буцаад 9 дугаар игнэ. Эргүүлэхээр 9 дугаар игнэ болчихж байгаа. Нэг гогцоо нэхлээ. Өнгөөр нэхлээ тэмдэглэгчээ тавилаа. За энэ мэтлэн ерөөсөө л эргүүлээд ингээд нэхэд ахна байна. За энэ 9 дугаар игнэн дээр гараад ирсэн. Тэгэхээр ийшээгээ нэхэж явж байгаад буцаад тэмдэглэгчний өмнөх энийг нэхэд энийгээ уцаа наашин гаргаж ирээд цааш нь ороолоо. Тэмдэглэгчээ авчаад нэгийг нэхэд энэ тал зоолоо гэд ингээд 2-2-оор ингээл буцаад нэхэд ахна шүү дээ тий. За ингээ харах юм бол гол хэсэг нь өндөрсөөд ийшээгээ ташуулдаад ингээд нарийнхан болоод явж байгаа. За ингээд ийшээгээ нарийнхан болоод нэг олон игнээ нэхэг учраас нэг ялгаа нь харагдахгүй байгаа. Гэхдээ ерөнхийдөө ингээд ташуултаж гарч ирж байгаа гэжтэй тий. За энэ дээр харах юм бол энэ ахгүй ийшээ явлаа, буцлаа, инглээ, буцлаа, энд ирлээ, буцлаа, хоёр гогцны өмнө ирлээ, буцлаа, ингээ ирлээ гэд явсаар ахаар чинь энэ нь өндөрсөд энэ ингээ намхнаараа үлдээд ингээ ташуу гарч ирж байгаа гэсэн үг. За тэгэхээр энийг хэр зэрэг нэхэх вэ гэхлээр ерөнхийдөө нөгөө түрүүний миний хэмжсэн шиг энийгээ хэмжээр 14 см орчим. Голын өндрийг хэмжээр болтол нь одоо ингээ 2-2-оор нь явна гэсэн үг аахгүй юу. За тэгээ саяны энэ үйлдэлээ ингэж наар цааш 2-2-оор нь одоо эндээс ингээ 2-2-ороо ийшээгээ ахаад байгаа шүү дээ тий. Тэгж нэхэж явсаар агаад энэ 14 орчим сантиметр өндөртэй болгочоод хэдүүлээ эргээд дуулцъя. За нөгөө дутуу игнэнүүдээ ингэж нэхэд ийшээгээ 14 см болтол нэгчихсэн байгаа. За энэ юун дунд маань болохоор за хоёр тэмдэглэгчний маань дунд болохоор 23 гогцоо үлдсэн байгаа шүү. За энийгээ тоолох юм бол эндээс энэ хүртэл 23 гогцоо. За одоо яах вэ гэхлээр хэдүүлээ буцаагаад игнэгээ гогцоогоо ахиулах маягаар энэ буцаад нөгөө 97 гогцоо хүртлээ ингээд нэхнэ гэсэн үг. Одоо энэ ингээд дотгошоогоо ингээд баг
багасаад явцсан шүү дээ, тий. Тэгэхээр одоо буцаад гадагшаага ингээд тэлээд явна гэсэн үг. За. Голдоо 23 гогцоотой үлдсэн байгаа. За тэгэхээр эндээс энэ тал маань энэ талаасаа эхлээд нөгөө юугаа эхлүүлж нэгсэн гэж бодоод эндээ тэмдэглэгчээ тавьчих болно. За тэгэхээр одоо яах вэ гэхлээр тэмдэглэгч хүртлээ зүгээр өнгө араар нэвчнэ. За эндээ хүрээд ирсэн. Тэгэхээр энэ тэмдэглэгчээ түрдээ аваад за энэ нөгөө гогцоогоо ороогоод эргээд нэгийг нэхээ тэмдэглэгч тавьсан байгаа гэсэн үг шүү дээ, тий. За тэгэхээр энэ эхний нэг гогцоогоо болохоор өмнөх шигээ уцаараа нөгөө ороогоод буцна гэсэн үг. За энэ одоо өнгөн нэхээс байгааз тийм өнгөн нэхээсийг болохоор цаанаас нь наашаага ингээд уцаа орно. За энийгээ эргүүллээ. Тэмдэглэгчээ энд хийгээд за энийгээ шилжүүлж аваад тэгээд нөгөө талынхаа тэмдэглэгч хүртэл өнгөөрөө илжлүүлээд нэхнэ. За одоо тэмдэглэгчээ бас адилхан аваад энэ нэг гогцоог орооно. Гэхдээ энэ нөхөө ар нэхээс учраас уцаа наашин гаргаад наанаасаа цаашаага уцаа гаргаад орооно. За эргүүлээд тэмдэглэгчээ тавилаа. За тэгээд энэ ороосон гогцоогоо нэхгүй шүү дээ, тий. Шилжүүлж авлаа. Тэгээ өрүүлжлүүлээд ар дээр ар өнгө дээр өнгө гэд эрзэн нэхээсээрээ нэхнэ. За ингээд хэдүүлээ юу хүртэл нэхнэ. Одоо энэ тэмдэглэгчний өмнөх нэг гогцоо хүртэл нэхнэ. За энэ нөгөө ороогоод буцсан гогцоо маань байна, тий. За энийг яаж нэхэх вэ гэхлээр за ингээ харна хэдүүлээ. Энэ маань болохоор өнгөн нэхээс явж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр өнгөн нэхээсээр нэхнэ. Гэхдээ энэ орооцсон уцаа янзлна. За яаж янзлах вэ гэхлээр наанаас нь зүүгээрээ дэгээдээд одоо ингээ ороогоо явцсан уцаа байгаа шүү дээ. Энийгээ зүүгээрээ дэгээдэж авч байгаа. Зүүндээ ингээ тогчно. За дахиад үзүүлье. Наанаас нь татаад ингээ зүүндээ тогчно. За ерөнхийдөө энд чинь ингээд хоёр гогцоо байгаа гэсэн үг болчихж байгаа байхгүй юу? Ингээд энэ нэг ороос нь нэг гогцоо, энэ өөрийнх нь энэ үндсэн энэ нэг гогцоо. За энэ хоёроо цугтан их ингээд 1 2 гээд энд хоёр гогцоо ингээд. За нэхтэй бол зүгээр баруун талаас нь нэхтгээрээ ингээд өнгө нэхээсээ нэхэж. За ингээд харахаар ингээд нэх мэддэхгүй байгааз арталтаа болохоор ингээд нөгөө ороосон гогцоо ингээд гараад ирж байгаа. За одоо яах вэ гэхлээр тэмдэглэгчээ аваад тэмдэглэгчний дараагийн нэг гогцоогоо нэхнэ. За энэ болохоор бас адилхан ингээд гогцоо орооцсон. Ингээ утас нь энд ингээ явж байгаа. Гэхдээ энэ нь болохоор ар нэхээс болоод ирчихэж байгаа. Тэгэхээр ар нэхээс болохоор уцаа арай өөрөөр янзлна. Цаанаас нь нааш нь ингээд зүүндээ тохно. Түрүүнд наанаас нь ингэж тохож исэн бол одоо энэ ар нэхээс дээр болохоор цаатлаас нь зүгээрээ уцыг аваад ингээ нааш нь тохно. За тэгээ энийг ар нэхээсээр нэхнэ. За ингээд нэхлээ. Энэ маань энэ талаас нь харахаар зүгээр өнгөн нэхээс харагдана. Энэ талаасаа болохоор нөгөө ороос утас нь энд ингээд явж байгаа шүү. За одоо болохоор энэ болохоор зүгээр энгийн өнгөн нэхээс хүрээд ирчихэж байгаа. Тэгэхээр энийг болохоор уцаа ороогоод за энэ өнгөн нэхээс учраас цаанаас нь наашаага ингэж уцаа юугаа гогцоогоо уцаараа ороогоод за тэмдэглэгчээ тавилаа. За энийг шилжүүлж авлаа. Тэгээд өргөжлүүлээд өнгө ар гэдээ явна. Энэ өнгө байгаа учраас өнгө тэгээд ар. За ингээд нэгсээр хагаад энд хүртэл нэхнэ. За эндээ хүрээд ирсэн. Тэгэхээр одоо энэ тэмдэглэгчний өмнөх нэг гогцоо чинь болохоор утас ороогдсон гогцоо байгаа. За энийг хэдүүл янзлаад нэхнэ. За энэ маань болохоор харахаар ар нэхээс байгааз ар нэхээс учраас ороос утсын ингээд ороо явж байгаа. Энэ ороос утсын цаанаас нь нааш нь ингэж
Тэгээд зүүндээ хийн. За тэгээ энэ хоёроо зүгтэн ар нэхээсээр нэхлээ. За тэмдэглэгчээ түрдээ аваад за дараагийнх нь бас энэ утас оройтсон гогцоо явж байгаа. Гэхдээ энэ маань болохоор нэмэх буюу өнгөн нэхээс. За тэгэхээр энийг наанаас нь утсын дэгээдээ цааш нь ингээд зүүндээ тоглоо. За тэгээ энэ хоёроо зүгтэн ингээд нэхлээ. За энэ дараагийнх нь энэ гогцоо болохоор утас ороогоогүй зүгээр энгийн гогцоо явж байгаа. Гэхдээ ар нэхээс ар гогцоо. Тэгэхээр энийг уцаа нааш нь гаргаж ирээд наанаас нь цаашаага ингэж ороогоод за тэгээд эндээ хэвлээ тэмдэглэгч тавилаа. За ороосон гогцоо шилжүүлээ зүгээр нэхгүй авна шүү дээ хэвлээ. За тэгэнгүүтээ ар дээр ар өнгө дээрээ өнгөө нэхэд явчихна. За ар дээр ар өнгө. За одоо энэ үйлдэлүүд чинь бол ингээл давтагдаад явна гэсэн үг. Энэ тэмдэглэгч хүртлээ бол давтагдаад явна шүү дээ хоёр захынхаа тий. За ингээд тэмдэглэгчний өмнөх нэг гогцон дээр хүрээд ирсэн. За энэ маань болохоор нэг утас оройтсон гогцоогаа. Тэгэхээр өнгөн нэхээс учраас наанаас нь цааш нь тоглоо янзллаа. За тэмдэглэгчний өмнө дараа дандаа нэг утас нөгөө ороогдсон гогцоонууд болцсон байгаа. Дандаа ингээд нэхэд явахаар болчихно. Тэгэхээр дандаа өмнө хойно энийг янзалж нэхэд дараагийн нэг гогцоог ороогоод буцна гэд ойлгочих таад. За өмнөхийг янзаллаа, дараагийнхыг нь янзаллаа. Хар нэхээс байсан учраас цаанаас нь нааш нь тоглоо. За энэнийг орохдоо өнгөн нэхээс учраас цаанаасаа наашаага уцаа гаргаж ирээд за тэмдэглэгчээд зоохоо мартваа. Энийг мартчихвал бас жоохон толгоо ирэх гэж магадгүй анх сурж байгаа хүмүүс. За тэмдэглэгчээ тавиад тэгээд энийг шилжүүлээ дараагийнхаас нь нэхчихнэ. За ингээл. За ингээ хүрээд ирлээ нөгөө талдаа бас. Ер нь ингээд энэ хоёр тэмдэглэгчээ өөр өнгөтэйгээр сонгочвол бас ингээд ялахад амар хэдэн шүү. Яг ижилхэн өнгийн тэмдэглэгч тавих гэхээр альталтаа явж байгаа лээ гэдээ бас жоохон толгоо ирэх гээд байдаг. Тэгэхээр хоёр өөр тэмдэглэгч тавьчаарэ. За ингээд ар нэхээс учраас ингээд янзлаа. Тэмдэглэгчээ авлаа. Өнгөн нэхээс учраас наанаас нь гэж янзлаа. Нэхлээ. За тэмдэглэгчний өмнөх дараахыг янзлаад нэгчлээ. За энэ болохоор жирийн нэг гогцоо байгаа шүү дээ тий. Тэрийг уцаа ороолоо ар нэхээс учраас ар гогцоо учраас наанаас цаашаага. За ингээд тэмдэглэгчээ тавилаа. Тэгээд гогцоогоо шилжүүлж авсан. Тэгээд дараагийнхаас нь ар бол ар өнгө бол өнгө гэдэг ингээд. За ерөөсөө энэ үйлдэлийг л ингээд энэ хамгийн анхны энэ 7-г тэмдэглэсэн энэ гогцоо хүртлээ хийн гэсэн үг. За тэгээд тэр хүртлээ хийчгээд хэдүүлээ хэрэгэд болцъё да. За нөгөө ийшээгээ ахтгаа хийгээд дуусчихсан ерөнхийдөө. За энэ талаасаа эхэлж хийсэн шүү дээ тий. Тэгээд энэ нүүрэн талдаа буцаад гараад ирсэн гэсэн үг дуусахтаа. За одоо энд тэмдэглэгчний өмнөх дараах хоёр дээр шууд нөгөө ороогоод иргэдэг гогцоонууд үлдсэн байгаа. Тэгэхээр буцаж одоо ийшээ ирэхгүй гэсэн үг ахна. За тэгэхээр одоо шууд эднэрийгээ бол нэхээд за энийгээ болохоор ийш нь тохоод ингээ янзлаа штэ тий. Янзлаад нэхлээ. За энэ тэмдэглэгч хэрэггүй. За энийг болохоор ар гогцоо учраас цаанаас нааш нийгээд тэгээд энэ хоёроо цогтон ар нэхээсээр нэхлээ. За энэ нөгөө нэг 7 гогцоо тэмдэглэсэн тэмдэглэгч байгаа. Энийг бол салахгүй. За ингээд нөгөө эргэж буцах гогцоо байхгүй дууссан учраас шууд үргэлжлүүлээд ийшээгээ нэхнэ. За одоо энэ нөгөө нэг товчны нүх гаргахдаа хийсэн 2 нэмэлт 2 гогцоогоо. Энийг болохоор өнгө ар одоо энд болохоор өнгөөрөө нэхнэ. За ингээд татчих. Энэ талтаа өнгөөрөө одоо энийгээ араараа за ингээд илчлүүлээд нэг чинь нэмсэн гогцоонуудаа тэгээд
үргэлжлүүлээд ар өнгөө илчлүүлээд за ингээд ар гэд дуслаа. За одоо буцаад ишигээ нөгөө тал руугаа дуустал нэхнэ. За ингээд за түрдээ энэ тэмдэглэгчээс салахгүй энэ 7 гогцоо тэмдэглэлцээ хэвээрээ байж байна. За өнгөөр ээлжлүүлж нэхэд явхаар нөгөө талынхаа энэ дээр хүрээд ирнэ. Нөгөө талынхаа энэ дээр бас буцаж явах гогцоо маань дуусчихсан. Тэгэхээр шууд нэхэд энийгээ дуусгана гэсэн үг. За эндээ хүрээд ирсэн. Энэ маань болохоор одоо ар нэхэс байна. Тэгэхээр цаанаас нааш нь татаж гаргаж ирээд цуг нэхлээ. Одоо өнгөн нэхээс наанаас цааш нь тохоод цуг нэхлээ. За энэ тэмдэглэгчээс алахгүй гэж хэлсэн тийм ээ. Тэгээд 7 гогцоо болохоор энэ болохоор зүгээр нэгчгэн. За ингээд өнгө гэдээ дуусна. За ингээд одоо юу маань гарч ирж хэлбэр нь гарч ирж байгаа. Энэ юуны маань ерөнхий хэлбэр нь ингээд гарч ирж байгаа. За тэгээд одоо яах вэ гэхлээр хэдүүлээ одоо ийшээгээ дуустал нь нэг игнэ нэхнэ. За энэ талынхаа нөгөө товчны нүхтэй тал гэсэн үг. Энэ товчны нүхтэй тал руугаа энийг дуустал нь нэг игнэ нэхчихнэ. За нэг игнэ нэхэд хүрээд ирсэн. За энэ товчны нүхтэй тал шүү. За одоо яах вэ гэхлээр одоо энэ нөгөө товч хаддаг одоо товчны нүхтэй одоо энэ хэсэг байна шүү дээ тий. Энэ хэсэг маань ер нь нэхэгдээд болцсон гэсэн үг. Тэгэхээр одоо энэ 7 гогцоонуудаа хааж өгнө. Хоёр талын 7 гогцоонуудаа хаагаад энэ талынхаа бас тэгээд ишигээ нэг гурвалжин альчуурынхаа үзүүрийг нэхэх үлдэж байна гэсэн үг. За тэгэхээр одоо энэ 7 гогцоогоо хэдүүлээ хай. За яаж хаах вэ гэхлээр зүгээр нөгөө энгийн хаалтаараа л хаачна. За энэ хоёрыгоо эхний хоёр гогцоогоо зүгт нь шууд нэхлээ. За дараагийнх нь ар нэхээс байгаа ар гогцоо. Тэгэхээр ар дээр араа нэхээд эхний энэ нэгсэн гогцоон дундуура гаргаж ирнэ. За одоо дараагийнх нь энэ өнгө нэхээс тэгэхээр өнгө дээрээ өнгө нэхээсээ нэхээд эхний энэ нэгсэн гогцоон дундуура гаргаад ирнэ. За ингээд ар дээрээ арыгаа нэхээд эхнийх дээрээ эхний дундуура гаргаж ирлээ. Өнгө дээрээ өнгө нэхээд гаргаж ирлээ. За ингээд хасалт хийж байна. За ингээд хасгаар энэ маань 6 гогцоо хасагдсан гэсэн үг болчихж байна. Тэмдэглэгчний өмнө нэг гогцоо үлдчихсэн байгаа зингээ харахаар тэгэхээр энд 6 хассан гэсэн үг. Тэгэхээр одоо хэдүүлээ 7 хасах ёстой учраас энэ тэмдэглэгчээ аваад эндээсээ нэгийг хасаад өгчин. Тэгэхээр хэдүүлээ 7 гогцоо хассан болноо. За ингээд 7 гогцоо хассан болж байгаа шүү. За үргэлжлүүлээд нөгөө талынхаа тэмдэглэгчийг дуустал одоо ингээд энэ тэмдэглэгч гинэ энэ нэгнийгээ дуустал нэхэж өгнө. Энэ тэмдэглэгчээ бол салахгүй шүү дээ тий. Шууд энийгээ дуустал нэхэд өгнө гэсэн үг. Тэгээд сая хасчаад цаашаа үргэлжлүүлж яаж нэхэх вэ гэж бодож ивэл санаа зовлтгүй шуул ингээл ар дээрээ арыгаа аваад ингээл нэхчин шууд үргэлжлүүлээд ямар нэгэн одоо юм хийхгүй гэсэн үг. Шууд үргэлжлүүлээл 7 гогцоогоо хасчаад ингээл нэхнэ. За саяны игнийг нэхэд дууссан эргүүлээд одоо 7 гогцоогоо хасаж өгнө. Түрүүнийхтэй яг адилхан. Гэхдээ энэ талтаа гараад ирэхээр нөгөө хоёр араар эхэлдэг хэсэг болцсон байгаа гогцоо. Тэгэхээр энийгээ шууд цугт нь ар нэхээсээр нэхнэ гэсэн үг. Түрүүнд чи өнгө нэхээсээр нэхсэн шүү дээ нөгөө талтаа. Тэгэхээр энийг эсрэгээр нь ар нэхээсээр цугт нь ингээд нэхчин. За тэгээд өнгө дээр өнгөө аваад эхний гогцоогоороо гаргалаа. Ар дээр араа аваад эхний гогцоогоороо гаргалаа. За ингээд хасалтаа хийн. За
Ингээд 6 гогцоо хасагдчихжин гэсэн үг, энд нэг үлдчихэж байгаа. Тэгэхээр тэмдэглэгчээ авч тавьж агаад эндээсээ тэмдэглэгчний араас нэг гогцоо оролцуулаад хасчихна. Ингээд 7 гогцоо хасагдсан гэсэн үг. Тоолоод үзэх юм бол энд 2 гогцоо 2 3 4 5 6 ингээд 7 гогцоо хасагдчихин гэсэн үг. За одоо яах вэ гэхлээр хэдүүлээ дахиад тэмдэглэгчээ ашиглаад гогцоо тоолж тэмдэглэх хэрэгтэй болж байгаа. За 16 гогцоог тоолоод тэмдэглэжнэ эндээсээ. За энийг оролцуулна шүү. Энийгээ төрдөө ингээ хийчтэй. Толгой эргүүлэхгүй бол. За энийг оролцуулаад 16. Ингээд 16 гогцоо. За нөгөө талдаа бас адилхан 16-г цахаас нь 16-г тоолно. За ингээд 16. За ингээд тэмдэглэлчлээ. За ингээд энэ тэмдэглэгч тавьдаг нь ямар учиртай вэ гэхлээр одоо энэ 16 гогцоогоо 4-4-өөр нь хаагаад явах хэрэгтэй байхгүй юу? 4-4-өөр нь хаагаад ерөнхийдөө энэ чинь ингээд ишигээ гурвалж үзүүр гаргаж нэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр хоёр тал захаас нь хаах маягтай явсаар агаад энийгээ ингээд гурвалжлаад дуусгах гэсэн үг байна. Тэгэхээр энэ тэмдэглэсэн энэ гогцоогоо 4-4-өөр нь хаагаад нэхнэ. За одоо энэ талаас болохоор хэдүүлээ энэ 7 гогцоог хаацсан учраас шууд нөгөө талынхаа энэ үзүүр хүртлээ зүгээр нэхчихнэ. За нэхэхдээ одоо сүүлийн энэ нэг гогцооны өмнөх гогцоо хүртэл нэхэд дуусгана. Энийгээ нэхэхгүй, сүүлийн энэ нэг гогцоогоо нэхэхгүй. За тэгээ энэ нөгөө 7 гогцоо хассан байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энийгээ ингэж аваад эн чинь нэгцэн гэсэн үг, үргэлжлүүлээд нэмэх хасахаараа өнгө араараа илжлүүлээд нэхнэ. Ингээд. За энэ хүртлээ нэгчихсэн. Одоо энэ сүүлийн гогцоо нэхгүй гэж хэлсэн шүү дээ, тий. Уцаа нааш нь ингэж гаргаж гаад шууд энэ нөгөө нэгж байгаа ажлаа эргүүлээд за нэхгүй. За тэгэхээр одоо шууд нөгөө 4 гогцоогоо хасалт хийгээд эхэлнэ. Энэ гогцоогоо ийш нь шилжүүлээд авчих. Тэгээд сүүлийн нэг гогцоон дундуураа шууд гаргаж ирээд энэ нэмэх байгаа учраас нэмэхээр нэхлээ. За тэгээд хаслаа. За ингээ 2 гогцоо хасцсан гэсэн үг. 2 ар дээр ар нэхэд ишээ гаргалаа 3 өнгө дээр өнгө нэхлээ. Ишээ гаргалаа 4. За ингээ үргэлжлүүлээд шууд өнгө араар илжлээд явчихна. За тэгээд энэ тэмдэглэгчээ бол мултлахгүй шүү дээ, тий. Тэгээд яг саяныхтай адилхан нөгөө талынхаа энэ гогцоо хүртэл нэхнэ. Энэ сүүлийн нэг гогцоогоо нэхгүй. За эндээ хүрээд ирсэн. Ажлаа эргүүлээ. Сүүлийн энэ нэхгүй гэсэн шүү дээ, тий. Шууд хасалтаа хийгээд эхэлнэ. Энэ гогцоогоо ийш нь шилжүүлж аваад за ийш нь гаргалаа. Ингээ нэг гогцоо хасчлаа гэсэн үг. За ингээд ар дээр араа нэхэд 2 дахь гогцоо хаслаа. Өнгө дээр өнгө нэхлээ. 3 дахь гогцоо хаслаа. Ар дээр ар ингээд 4 дахь гогцоо хаслаа. За тэгээд шууд үргэлжлүүлээд нэхчихнэ. Нөгөө талынхаа нэхэж явсаар агаад нөгөө талынхаа сүүлийн энэ гогцоо нэхгүй энэ хүртэл нэхнэ гэсэн үг. За энэ хасалт хийх үйлдэлүүд маань яг энтэйгээ цаашаа адилхан үргэлжлээд явна. За саяных шиг үйлдэлүүдэд автаж хасалтаа хийгээд 4-4-өөр нь одоо энэ тэмдэглэгч хүртлээ хийнэ гэсэн үг. Тэмдэглэгчээ хүртлээ 4-4-өөр нь хасна. 16 гогцоо байгаа шүү дээ, тий. Тэгэхээр 4 удаа гэсэн үг нэг талдаа. За тэгэж яг үйлдэл нь бол яг адилхан шүү дээ, тий. Төгсгөлийн нэг гогцоог нэхгүй эргүүлээл тэгээ шууд хаалтуудаа хийгээд явна 4-4-өөр нь. За тэгээд энэ тэмдэглэсэн 16 гогцоогоо 4-4-өөр нь хасаж дуусчаад эргээд оолцъё. За ингээд захтаа 4-4 гогцоотой үлдсэн байгаа сүүлийн хасалт гэсэн үг. Энэ тэмдэглэгч хүртлэх. За энэ дээр нэг юм анхааруулж хэлье гэж бодлоо. За одоо хасахаар 4 гогцоо үлдсэн байгаа тоолохоор тий. За энийгээ ингэж ийш нь оруулаад 1 хасагдлаа. 2 хасагдлаа. Ингээд
3 гогцоо хасагдлаа гэсэн үг. За тэгээд энэ тэмдэглэгчэн дээр тулаад ирчихэж байгаас тэгэхээр энийг авч аваад эндээс нь нэгийг нэхнэ. Тэмдэглэгчний ардаас нэгийг нэхэд ингээд 4 гогцоо хасагдлаа гэж үзэх нь байна. За тэгээ үргэлжлүүлж нэхээд эндээ ирээд эргүүлээд бас яг адилхан тэмдэглэгчний араас нэгийг авч нэхжээж 4 гогцоо хасагдлаа гэж үзнэ. За нөгөө талдаа бас нөгөө 4 хасчихсан тэмдэглэгчний араас нэгийг аваад энэ нэгчихсэн байгаа. За ингээд 16 гогцоогоо 4-4-өр нь хасчлаа. Одоо ингээд цаашаа яах вэ гэхлээр үлдсэн энэ гогцоогоо яг саяны байдлаар 2-2-оор нь хасна. За би энэ сая 4 гогцоогоо хасчихсан учраас одоо хасал хийхгүй үргэлжлүүлээд нөгөө тал руугаа ингээд нэхлээ. Гэхдээ сүүлийн нэг гогцоог нь нэхгүй орхино. За энэ талтаа хүрээд ирсэн уцаа болохоор дандаа ингээд наадталт нь байлгаж байгаа шүү дээ. Ажлаа эргүүлээд одоо 2 гогцоо хасна. За энийгээ дандаа тоолж яваарай. Тэгвэл толгой эргээд идэв шүү. Энийгээ шилжүүлж авлаа. Энэ дундуураа ингэж гаргалаа. Одоо 1 гогцоо хассан гэсэн үг. Дараагийн гогцоог нэхлээ. Энэ дундуураа гаргалаа. За ингээд 2 гогцоо хассан гэсэн үг. 2 гогцоо хаслаа. За тэгээ шууд үргэлжлүүлээд нэхлээ. За ингээд саяны үйлдэлийг одоо давцаар агаад энэ гогцоонуудаа дуусгах гэсэн үг байна. Нөгөө талдаа очиод яг адилхан шүү дээ. Сүүлийн нэгийг нэхгүй үлдээгээд эргүүлээд гогцоо шилжүүлж аваад ийш нь гаргалаа 1 гогцоо хаслаа. Дараагийнх нь нэхлээ гаргалаа 1 гогцоо хаслаа. Гэт ингээ 2 гогцоо хасчих гэсэн үг. За энэ мэтчлэн нэхнэ гэсэн үг байна. За тэгээд төгсгөлдөө ирчээд хэдүүлээ яаж дуусгахаа зааж өгнө. За ингээд энд 2 гогцоо хасаад ишээ эргүүлээд 2 гогцоо хассан гэсэн үг. За тэгэнгүүтээ 3 гогцоотой үлдсэн байна. Тэгэхээр одоо энд байгаа нэгийгээ нэхэд эргүүлчихнэ гэсэн үг. Хэдүүлээ төгсгөлд нэгшсэн байгаа шүү дээ. За тэгээд эргүүлээд за энэ одоо энэ 3 гогцоогоо бүгдийг хаагаад энийгээ ийш нь орууллаа. За энийг нэхэд ийш нь орууллаа. За ингээд 3 гогцоогоо хаагаад энийгээ дуусгана гэсэн үгээ. За жоохон утас үлдээгээд таслаад за энэ төгсгөлөө хөврүүлэхгүй тулд энийгээ энэ гогцоон дундуур гаргаад үзүүрэй. За тэгээ чанга татаад ингээд зангидаас үсчин энэ маань. За ингээд дууссан байна. За энэ уцаа яах вэ гэхлээр нэхээс дундуураа гүйлгээд далдлна. За ингээд ингэж чад. За хэрвээ ийм зүү байхгүй бол тэгээд зүгээр далдлаад өгч болно. Өөрсдөө байгаа боломжтой яваараа л за ингээд далдлаад өгч болно. Итгэе урт уцаа таслах юм бол энийг ингээд таслаж болно шүү дээ. Бүр ихэрэхгүй. За ингээд далдалчлаа. Энд байгаа бас үзүүрт байгаа энэ уцаа бас ийшээгээ далдлаад өгнө. За ингээд бэлэн боллоо бидний косинка буюу монголоор толгой жижиг алчуур, толгой алчуур гэх юм уу. За энэ талд маань нөгөө товчны нүх маань байна. За нөгөө тал дээрээ хэдүүлээ одоо товч хатгал үлдсэн гэсэн үг шүү дээ, тий. За энэ маань болохоор ууртал, энэ маань болохоор ард агзан дээр гарч байгаа шүү дээ, тий. Гэхдээ хэдүүлээ өмсөхдөө энэ талаа дээдлэлт нь гарах уу? Одоо энэ товчлолдог талаа энэ талтаа гарах уу? Эсвэл ийш нь эргүүлээд энэ талтаа гаргах уу гэдгээ өөрсдөө шийдэж жагаад тэгээд товчоо энэ юм уу энэ талд нь хадчаарай. Хамаагүй өөрсдийнхөө дураар л айлталт нь чадсан болно л доо. Хүмүүсийн нөгөө ингээ юмоо товчлох нэг тийм тал суудсан байдаг шүү дээ, тий. Тэрэндээ тааруулаад өөрсдөө альч талд нь хадж болно. Чинь хаашин ч харуулсан адилхан нөгөө нэхээс нь тийм учраас за ингээд
дуслаа. За миний хичээлийг сонгон үзсэн та бүхэнд баярлалаа. За мэдээж ойлгохгүй зүйл гарвал нээлттэй асууж болно. За subscribe дараарай, лайк, share хийж бусдаа түгээгээрэй. Дараагийн хичээлээр уулзтлаа баяр таа.